Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. SEO подкастын шинэ дугаар хүрч байна. Залуу SEO өөрийгөө SEO болохоор бэлтгэж байгаа хүмүүс зориулсан, менежер зориулсан манай подкастын шинэ дугаараар магадгүй хамгийн бас хот сэдвүүдийн нэг байж болдог. SEO хэрхэн болох вэ гэдэг сэдвээр ярилцахад бэлэн болоод байна. Миний бие зол одрол өнөөдрийн дугаарыг өдөртөө явуулах болно. Манай зочноор Landbridge компаниг үүс захирал Баяр Цэнгэл, одоо Ecosystems компаниг үүс захирал Маша нар маань оролцож байна. Мөн манай Бизнес радио FM 98.9-ийн Батлгэр найруулагч маань бидэнтэй цугтаа байна. За, SEO хэрхэн болох вэ гэхээр бүгдээрээ SEO хүмүүс байна те. Хэдүүлээ SEO болсон түүхээсээ хуваалцаж эхлүүлэх сонирхолтой болов гэж бодод байна. Хэдийн хугацаанд ажиллаж байгаад ямар албан тушаал дээр ажиллаж байгаа SEO-гийн зам дээр SEO дээр ирсэн бэ гэдгээсээ эхлээд явуул тийм танаас эхэллээ. За юуны өмнө нэвтрүүлэгтээ өрөө оролцуулсан та бүхэнд баярлалаа. Тэгээд өмнө танаа подкастыг бас сонсч ирсэн маш мундаг хүмүүсийг оролцуулж ирсэн өгөөчтэй мэдээлэл олж авахар тийм өгөөчтэй сайхан нэвтрүүлэг байсан гэж би бодчих. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцоод бас нэг туршлага хуваалцахад сууж байгаадаа маш их баяртай байна. Миний хувьд болохоор би тээвэр зуучийн салбарт тээвэр логистикийн салбарт одоо 11 жил ажиллаж байгаа. Манай компани Landbridge компани бол байгуулагдаад 12 жил болсон. Салбартаа ажиллаад 11 жил болоод тэгээд 11 жилийн хугацаанд би анх орохдоо борлуулалтын менежер гэсэн албан тушаалд орж ирсэн. Тэгээд борлуулалтын менежер зүгээр замналаараа бодох юм бол 2 жилийн дараа борлуулалтын албаны дараа төсөл хариуцсан захирал гэдэг тэрний дараа гүйцэтгэх захирал гээл гүйцэтгэх захиралд яг томилогдоод бол 4 жил болж байна. Дунд нь яг уу тэгэл эмэгтэй хүн чинь нэг завсарлаа шүү дээ. Нэг завсарлсан. Тэгээ 4 жил гүйцэтгэх захирлын албан тушаал болж байна. Зүгээр яг уу яаж SEO болсон гэхээс илүү яагаад ингэж нөгөө тухайн ажилдаа удаад те яг тэр замналаараа явсаар байгаа тэр салбартаа ингээд гүйцэтгэх удирдлагын түвшинд очисан бэ гэж харахаар би зүгээр өөртөө тэгж боддتي хүн ингээд дуртай юм хийх хэвээр би өмнө банкны салбарт ажиллаж байсан байхгүй. Тэгээд нэг 4-5 жил ажиллаад за ер нь бол нөгөө салбараа солих шаардлагатай байд гэдэг юм хайрцаглагдсан юм шиг санагдаад тодорхой ингээд нөгөө түвшинд очихоор чи ингээд цаашаа карьер хөгжил нь хязгаарлагдвал болдог ч юм уу нэг тиймэрхүү сорилтуудаа тулгарсан. Тэгээд би тээвэр логистикийн салбар гэдэл ороход анх ингээд нөгөө ажлын санал авчаад ороход яг үнэндээ тээвэр логистик гэж юу юм бэ гэдээ өөрөө мэдэхгүй. За би ямар ч нэг 7 хоног ажиллаад үзье. Тэгээд ингээд яг надад тохирох ажил юм уу биш юм уу? Би тэрийг өөрөө эхлээд мэдрий гэдгсэн байхгүй. Тэгээд 7 хоног ажилласан чинь надад бол ингээд яг миний зан чанар те тэгээд тэр нөгөө нүдэнд харагдахгүй нэ тэр үүсэж байгаа харилцаанууд тэгээд үр дүн гаргаж байгаа байдал тэр үр дүнд өөрийгөө нөлөөлсөн гэдгээ ингээд тухайн агшиндаа мэдрэх байдалтай тэр мэдрэмжүүд надад аюу нөлөөлсөн. Тэгээд би энэ салбарт ажиллая гэд. Тэгээд ажиллаад эхлээд мэдээж нөгөө сурах юмнууд аюу ихтэй. Энэ манай салбар ч өөрөө одоо тээвэр логистикийн чиглэлээр яг бэлтгэдэг боловсон хүчин бэлтгэдэг бол TCMS гээ сургууль дээр л ганц бэлтгэж байгаа. Тэгээд тэр хүүхдүүд маань одоо орж ирэхдээ яадгийн нөгөө бид нар чинь улс хоорондын тээвэр зууч гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр юмд чинь хамгийн нэгдүгээр шаардлага хэлний мэдлэг гэл хоёрдугаар шаардлага гэхээр тэр яг нөгөө тээвэр логистик гэдэг юм ойлгож орж ирж гинүү гэл ийм сорилтууд тулгардаг. Тэгээд тэр сорилтууд тулгараал явах чи би өөрөө яг юу ч мэдхгүй орж исэн. Тэгээд нөгөө салбарын хүүхдүүд орж ирэхдээ тодорхой хэмжээний мэдлэг туршлагууд нь байдгүй учраас ерөөсөө л энэ манай салбарт орж ирж байгаа хүүхдүүд компанид яг академид сурж байгаа юм шиг суралцаад тэгээд нөгөө хөгжлийнхаа явцад ч юм уу яг нөгөө шатаараалсан энэ сургалтууд ч юм уу яг энэ ажилласаа суралцсан ажиллах гэдэг юм уу да. Тэр процессор явсаар агаад л үдээ хүрсэн. Одоо ч гэсэн суралцж л байна. Өмнө 5 жил банкнд байгаа дараа нь 7 жилийн дараас явагдаж 12 жилиг ер нь албан тушаал ингээд өөрчлөөд SEO хүртэл ажилласан байхan тий. Alibaba-гийн Jack Ma-гийн хэлдэг CEO бол Chief Education Officer гэдэг. Тэр шийдээс газар тийм юм байгаад байдаг шүү тий. За манай Машагийн түүх. За 2005 онд тухайн үед хайт гэж шараарыг Монголын зах зээл дээр ер нь их түгээмэл байсан. Үндэсний шараарны зах зээлийн одоо шараарнууд харьцангуй одоо борлуулалт дистрибьютор нь бага байсан. Тэгээ хайт шараарын анхны маркетингийн менежер болж 2005 онд орж ирсэн. Тэгээд тэндээс ажлын гараар эхлээл дан насаараа шараарыг үндэсний худалдаа борлуулалт дистрибьюторээр дагнсан. Дараа нь Black Morgan Inc гэж тухайд байсан. Heineken болоод Grey Goose, Absolut гэх мэтлэн Red Bull гэх мэтлэн дэлхийн брэндүүд, beverage брэндүүдийн бас
бас Монголд маркетинг менежер хийж аваад 8-9 оноос Апууд ороод Апугийн маркетинг менежер. Тэгээд дандаа арх яваад ингээд агнадсан. Тэгээд Апууд маркетинг менежер байж ах үед 2011 онд зурагтаар SEO шоу болно гэдэг. Реклам яваад. Нөгөө маркетинг менежер дээр нэг 5-6 жил болцсон. Дээшээ ахиж өгдөг. Апугээ том компанид орцсон, үндэсний хэмжээний компани маркетинг хийгээд үзсэн. Зах зээл дээр бас өөрийн өдөртөд бас ганц нэг брэнд гаргаад үзсэн тий. Стайл нэг бүр ингээм амбиц нь гардна одоо яд захтнаад байгаад тий. Тэгээ ахиж өгдөг. Тэгээ вэжсэн ашгүй зурагтаар реклам яваал SEO шоу болно. Энд 16 шилдэг залуу шалгаруулна. Төрүүлсэн нэг компани SEO болно гэдэг. Ямар компани шийсэн хамаа байхгүй. Боловсрол суух гэсэн телевиз. Боловсрол суух телевиз. Тэгэл анкетаа өгж үтсэн чинь тэнцэж чинь. Тэгэл Апу компани байхдаа тий 2 дахь дугаар нь гэх юм уу. Тэгээд 2 дахь дугаар нь 16 залуутай 288-аар 2 баг болж өрсөлдсөн. Хаварчин зунжин өрсөлдсөн. Тэгээд их шилдэг 6 залуу үлдээд тэр нь төрүүлсэн тэр тухайн компанид ажиллана гэдэг. Тухайн компани барилгын салбарын компани байсан. Тэгээд миний хувьд бол өөрөө нэг шингэн хүмүүс дайлангуй тий хүнс өргөн иргэлийн барааны борлуулалт маркетинг дээр олон жил ажилласан хүн чинь барилгын салбар руу орно гэж төсөөлдөг. Тэгээ нэг юм одоо юу гэдэг цаашаа 6-аас цаашаа өрсөлдөх гэж жоохон сонирхолгүй байж ах үед тухайд манай дээр ажлын даалгавар өгч исэн одоо үзэгчдийн одоо шүүгчдийн нэг нь над санал тавиад за машаа чи импортын болоод үндэсний хэмжээний үндэсний дайлангуй алкогольны бэрүүж компани дээр ажиллаж үзсэн байна. Бас ингээд маркетингийн борлуулалт дээр бас тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн байна. За ингээд SEO шоунд орчлоо чиний амбиц SEO болох юм байна. Чи ер нь одоо юу гэдэг импортын компани байгуулаад SEO болмоор байна уу гэдгийг. Гүдээ тэглгүй яг одоо би латаж ил одоо хүлээж штэ яадаг. Ямар салбар юм гэж мэдээж хүнсний хэл. За хүнсний бол би одоо бас 5-6 жил ингээд тунд буцалчлаа. Ингээд гардны тулаан дээр одоо фронт дээр өөр ажил үзчихлээ. Үнэхээр би SEO хийгээд. Тэгсэн бүр дэлхийн номер 1 инхаус бүр шиг MBV Монгол дахь дистрибьютор авах шанс байна. Хоёулаа энэ компани руу яах вэ? Харьцаад үзэх үү? Дистрибьюторын эрхийг авъя гэдэг. Тэгээ тэр эрхийг аваад Zebra International Distributor гэдэг компани байгуулад хөрөнгө оруулалтаа аваад одоо 26-тай 27 настай анх SEO гэдэг албыг авч ирсэн. Тэр компани байгуулад хамаг тэмдэглээ аваад тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж аваад бүр 0 байсан. Тэрний бүр агуулгах офисын талбайг одоо худалдаж авахын тулд баг Улаанбаатарыг бүр ингээ хөндлөн бол савнжиж тэр газрыг аваад энд за энд л би агуулгаа барья. За тэр логистикийн салбар гэж юу гэдгийг тухайд ойлгоод ландбрижтэй хүртэл уулзаад зэлийн гэрээ мөртөл байгуулаад таны компани те. Тэгээ таны зэлийн ярилцагч хүртэл болж ирсэн. Тийм тэгж одоо анх SEO-гийн гараа эхэлчихсэн. Ингээд одоо 4 жилийн өмнө дистрибьютор бизнес хийгээд Монголд бас ингээ хийгээд явахад бас их асуудал бэрхшээл байдаг. Дайлангуяа Улаанбаатар хотод төвжирэлтэй. Монгол улсын өргөн муудан маш олон дэлгүүрүүдтэй. Тэр болгонд хүрэхин тулд дандаа хүний хүчээр хүрээдэг. Тэгэхээр хүний хүчээр хүрэхээр маш их өндөр зардалтай байдаг. Бүх компани нэг ийм зардалтай байгаа. Тэгэхээр яг энэ салбарт технологи орж ирээд энэ хүний бүтээмжийг орлуулаад сайжруулаад тий зарлаа буруулчих юм бол бүх компани хэрэгтэй мэн гэж үзээд энэ жижиглэн худалдааны салбарт экосистем технологийн экосистем байгуулах хэрэгтэй байна гэдэг 4 жилийн өмнө одоо экосистем гэдэг стартап компани бас дахиад байгуулсан. За одоо ингээд манай одоо 2000 касын програмыг одоо дэлгүүрээр ашиглаж байна. 3000 дэлгүүр манай одоо ордер аппликейшнаар дамжуулаад 100 гаруй борлуулалт зэргийн компаниас бараа дахиад авчдаг. За өнөөдөр жишээ нь зах зээл дээр одоо шоп гэдэг хүнсний дэлгүүрийн Uber буюу одоо энэ дэлгүүрүүдийн ойр орчим 500-аас 1500 м байгаа хүмүүс гэртээ өссөн бараагаа одоо захиалаад авчдаг. Өмнө нь бол заавал том компани руу том сүлжээ дэлгүүр захиалдаг байсан бол одоо гэрээгээ доотын хүнсний дэлгүүр рүү энэ аппликейшн одоо шоп гэдэг аппликейшн дамжуулаад бараа захиалаад авчдаг. Ийм нэг юм 3 бүтээтгүн тий дээр нь нэмээд юм хүргэлтийн дундын шийдэлтэй ингээд энийгээ жижиглэн худалдаа экосистем гэж нэрлээд энэ төслийг 4 жил явсан. Тэгээ бас үүсгэн байгуулсан компани гэсэн. Өнөөдөр одоо шоп байгаа нээж байгаа. Өнөөдөр одоо шопоо нээлтийг ICT Exporter анх танилцуулж хэллээ. Өнөөдөр нээлтээс ирж байна. Тийм л одоо түүхтэй. Тэгэхээр ерөөсөө том корпорац SEO гэж үзээгүй. Дандаа өөрийн үүсгэн байгуулсан. Хоёр дахь одоо SEO-гийн карьер маань одоо нэг нь бол импортын бизнес, уламжлалт бизнес байсан. Нөгөөх нь энэ стартап бизнест хийж байгаа гэсэн үг. Би бол 2005 4 онд юм уу? Одоо ч мартчихжээ. Анх нэг шуудангийн компани байсан байхгүй юу? Тэгээ манай аав тэрэн дээр нь тодорхой оролцоотой. Тэгээ өөрөө ч оюутан байсан. Тинчэн хүн хэрэгтэй болж ийнгэнгүүт нь шүн очиж нэг юм нэрвэн ажил байсан байхгүй юу? Шүн олон сонингууч хүлээж авч олон салбарууд дээр хуваарладаг. Тэр ажлаас гисэн. Тэгээ тэр ажлыг нэг хэсэг хийгээд дараа нь шуудан хүргэгч болоод
Тэр чинь Баянгол дүргийг хариуцдаг. Ингээ шуудан хүргээд сонин бичиг захидал хүргээ явж яадаг. Тэгээд дараа нь менежер болсон юм. Тэгээд тэр хооронд чинь нэг жил хагас жилийн хугацаатай ингэж явж байгаа. Тэгээд 2019-өөс гэдэг чинь 2004 оноос эхэлж яваад 2008 онд тухайд би чинь Баянголын салбараа хариуцдаг байсан. Тэр үед өмнөх гүйц захирал нь гадагшаа сургуульд явахаар болоод тэгээд гүйцэтгэх захирал гэдэг юм дээр ирж ирсэн. Тэгэл нөгөө тухайн үеийн менежер нь одоо сая хин хамгийн боломжтой ингээд тэр чинь 23 та залуу тий. Намаа гэж би өөрөө ч төсөөлөөгүй байсан л та. Тэгээд ярилцж байгаа чи хийгээд үцхүү гэд би ч нэг айж исэн юм аа. Тэгсэн чи яд юм бэ нэг мөр хийгээд үцтэй залуу нөгөө эрт юма үзээ туулчвал гэл. Тэгээд нэг 23 та юм өсмөсөө гэлтцэн хүү байхтал шоо дээр сонгуулаа төгсөөл би чинь оюутан байхдаа давхар ажилдаг. Оюутан байхад бол цалинтай хүн гэдэг бол ингээ автомат шүү. Тийм байсан байхгүй. Тэгээд сургуулаач ерөнхийдөө тэгсгээд сургуулаас илүү ер нь бол ажилдаа ач холбогдол өгвөл дөм мөнгө жоохон муудаал ингэсэн байдیں۔ Гэхдээ яг үнэхээр тэр SEO болох тэр олон зүйлүүд нь миний өрийн л нөгөө буцаа сонирхол байсан юм л дээ. Асуудал дунд тэгээд холыг харах эднэр дээр маш их ажилласан. Тэгээд 2014 он хүртэл Улаанбаатар шуудан гэдэг компани гүйцэтгэх захирал байгаад 14 оноос хөргөл сервис компани дээр очиод 17 хоног тусал хөргөл сервис компани дээр гүйцэтгэх захирлаад хөргөл сервис дээр ч юм бол бид нэр шинэ хэсэг оюутлогоо том төслүүд одоо энэ ийм артлаар тийш дээ танай харилцагчд орж ирээд байгаа юм шүү. Томоохон барилгын төслүүдэд салбар бол огцом сольсон. Тэ тэгээд хөргөл сервис компани дээр гүйцэтгэх захирал хийж байгаа ISO 9001 дээр хэрэгжүүлээд тэр бол нэлээд том туршлага болсон бас гоё сайхан байсан. Тэгээд 2008 оноос шаг өөрийн 2014 онд найзтайгаа үүсгэн байгуулжсан iHotel гэдэг компани дээр өөрөө би өрнөрч авч явгээд ингээд iHotel компани дээр ажиллаж байгаа. Нэгсэндээ 3-4 жил те ингээд менежер ингэж явж байгаа SEO дээр ирээ SEO-г одоо 12 жил ингээд чадсан чадаагүй болсон болоогүй ингээд хийгээл байгаа шүү дээ. SEO мэрэгчлээ болсон. Ер нь баг тийм болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр би бол IT-ийн мэрэгчлээ хүн байхгүй. Тэгээ би дэлхийн топ SEO нар ямар мэрэгчлэлтэй бол гэж их үздэг байхгүй. Тэгээ зарим хүмүүс ингээд бизнесийн удирдлага гэж төгсчлөө гэхээр одоо бизнес удирдах уу гэдэг ингээд явуулдаг байхгүй. Тэгэхээр мэрэгжил тэгээ одоо энэ залуучуудад бас хэрэг болохоо мэрэгжил хэрхэн нөлөөлдөг бол SEO-д. Яг ийм мэрэгчлэлтэй байх нь чухал гэдэг зүйл байгаа юу? Манай хоёр ямар мэрэгчлэлтэй? Би бол эдийн засгийн мэрэгчлээ. Хүмүүс эдийн засаг төгсөө дараа нь санхуд магистр хамгаалж ирсэн. Тэгээд мэрэгжил гэхээсээ илүү хүнд санхүүгийн болоод эдийн засгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байж цаашаа SEO-гийн түвшинд ажиллах байх. Тэрнээс биш одоо ядгийн дуучин чинь ч гэсэн мэрэгжил шүү дээ. Гэхдээ тэн дээр ингээд чи цаашаа тэрийгэ бизнес болгоод өшөө томруулаад одоо ядгийн тодорхой хэмжээний нийгэм дүр өгөөжөд өөртөө өгөөж авч үлдээд тэнд ажиллаж байгаа хүмүүстээ өгөөд ажиллая гэх юм бол санхүүгийн мэдлэггүй бол цаашаа явахгүй. Санхүүгээр одоо ядгийн чи өөрөө тоогоо бодоод санхүүгээ хийгээд яв гэсэн үг биш шүү дээ. Мэдлэгтэй байх хэрэгтэй гэж би бодол харж байгаа. Тийм мэдлэгтэй ижил цаашаа ингээд ямар одоо нэг эдийн засаг бизнесийн мэрэгчлч өөрөө ингээд нөгөө ямар нэг салбар руу хөрөхөд айгүй амархан мэдэн шүү дээ. Яагаад бизнесийн удирдлагаар төгсчөөд салбарт очиод ажиллаад идэх юм чинь ингээд цаагаараа бас тодорхой хэмжээний тэр нөгөө нэг эдийн засаг тий тооцоодол санхүүгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байжгаад өшөөд тэр цаашаа тодорхой хэмжээнд хүрснийхэн дараа дээшээ явуулах уу, хажуу тишээ явуулах уу, өргөжүүлэх үү гэдэг тэр юмнууд бол ингээд тэр мэдлэгийн хүрээнд л тэлж идэг байх л гэж би ойлгоод байдаг. Миний хувьд маркетингийн яг л маркетер мэрэгчлээ. Тэгээд ерөөсөө л анханасаа л маркетингийн ажилд менежер хийгээд явцсан. Гүйцэтгэх захирал болсон хойноож нэг beverage дээр маркетинг хийжсэн яг тэр ирчээрэл одоо компани өдөртөд аваа явцсан. Энийгээ ч гэсэн би яг та хувьдаа үзэхдээ миний жаахан бас дутагдaltaй таал юм гэж үздэг. Гэвчлэн нэг маркетинг төвтэй явдаг бизнесүүдийг одоо юу гэдэг хийж оролдож үзсэн гэсэн үг. Тэгэхээр нэг одоо яг тийм бизнес нь яг энэ процесс төвтэй ч юм уу тийм тим төвтэй бизнесүүд рүү ерөөхдөө айгаад халгаад орж чаддаг. Тэгээ яг өөрийнхөө юм явуулдаг арга барилаар өөрийнхөө юм мэддэг салбарт яг маркетингийн хүчээр өөрчлөлтөг энэ салбарт л одоо SEO хийж жоохон чадах юм уу да гэж өөрийгөө бодоод идэг. Өөр салбар бол би үнэхээр миний мэдлэг чадвар бол хүрэхгүй гэж үздэг. Тэгэхээр нөө чаддаг юм аа юм. Гэтэ тэрийг өргөжүүлээ гэвэл одоо цаашаа явъя гэвэл тодорхой хэмжээний тэр эдийн засаг ч юм уу те санхүүгийн мэдлэгтэй байж цаашаа явах хаа л гэсэн тийм. Одоо тэгээ сүүлийн хэдэн жил өөрийгөө за би маркетингийн хүн одоо ингээд SEO-гоор хэдэн жил ажиллаад ирснийхээ дараа
цаашаа би яах вэ гэмүүд за би энэ илүү энтерпренеур чиглэл рүүгээ илүү өөрийгөө хөгжүүлээд энийг ингээ мэрэгжил болгоход эзэмших систем байна. Илүүгээ одоо өөрийгөө хөгжүүлээд. Сая одоо юу гэдэг өнгөрсөн 7 хоногс эхлээд MIT-гийн интерактив сургалтанд хамрагдаад одоо entrepreneurship-ийн 2 сарын курсанд хамрагдаад дэлхийн том профессорудээс шууд ингээд ярилцаад онлайнаар хичээл авах явуулж байгаа. Өөрийгөө тэр чиглэл рүү одоо юу гэдэг хөгжүүлж гин гэсэн. Тэгээд CEO-го жинхэнэ яг мэрэгжлийн CEO гэдэг хүнд нь одоо энэ тодорхой хугацааны дараа энэ ажлыг өгөх юмсан гэж өөрийгөө зүгээр бэлдээд байгаа гэх юм уу. Тэгэхдээ энэ одоо яг хэдийн хугацаанд үргэлжлэх бол мэдэхгүй. Би чи мэдээлэл технологийн инженер. Би бас аль алинтай санаа. Ер нь гурлаа ингээд нөгөө манай подкаст өөр өөрсдийнхоороо ингээд ярьцдаг тий. Тэгээд яг ингэж бизнесийг хийвэл амжилтанд хүрнэ гэдэг алтан дүрмүүд яг байдаг. Гэхдээ тэр болгон үрээд байдаг учраас өөр өөрсдийнхөө олон аргууд байдаг. Тийм учраас өөр өөрсдийнхөө ярихад бол чөлөөтэй. Би өөрөө IT-ийн мэдээлэл технологи суртаа мэдээлэл технологийн инженер чиглэлийн хүн. Тэгээд анхны дээр шуудан барилга гэдэг ч юм бол эндээс тийс хөндлөн байсан байхгүй. Одоо л баг IT-ийн салбар дээр буцаж ирж байгаа. Гэхдээ өөрөө код мод бичиж мэдэхгүй чадахгүй болсон ийм зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би бол аль алинтай санал яаж нэхэр тухайн чиглэлийн хүн те магадгүй инженерингийн компаниуд дээр явахад бас илүү төхөмтэй зүйлүүд бол байдаг. Гэхдээ яг ингээд маш супер бэлтгэгдсэн SEO хүн бол аль ч салбар дээр очиод ажиллах бас боломжтой. Тэр чинь өөрөө санхүү олон суур мэдлгүүд нь бас хэрэг болдог те. Зүгээр би сонирхолтой сая би ичээс үзчихээ л да. Дэлхийн топ 100 SEO дотор хамгийн их байдаг мэргэжил нөр инженер. Ийм олон тэр инженер чинь дотор олон янз те. Инженерүүд маш их байт юм байлээ. Тэр нь MBA хамгаалсан хүмүүсээс олон байдаг. 34, 36 эднэр 100 дээр орж ирдэг байхгүй. Тим их байгаад идэм байлээ. Тэгэхээр мэргэжил бас тийм чухал биш. Гэхдээ тодорхой өөрийн салбарын хүн байвал мэдээж давуу талтай болно. Жишээлбэл би барилгын салбар дээр очиод яхад бол яг инженерийн талын юмнууд бол манай ерөнхий инженер хүмүүс хариуцдаг. Ингээл явахгүй бол менежмент талаа би өөрөө хариуцал ингээл явдаг гэсэн үг. Тэгэхээр тухайн чиглэлийн хүн байвал бас илүү давуу талтай юм да. Түүнээс чи ийм мэрэгчлээ учраас чи SEO чадахгүй гэх бол тийм юм бол байхгүй тий. Бүхэн өөрийгөө SEO болгож хөгжүүл. Нөгөө талдаа SEO ч өөрөө их юм олон зүйлээс сурах мэдэх хэрэгтэй болдог. Дээр нэг судалгаа уншижсэн чинь ямар SEO-г та нар хамгийн сайн SEO гэж үзэх вэ гэдэг ажилтнуудаас асуусан байгаа байхгүй. Тэгсэн чинь ийм бүх чиглэлээрээ өөрийн мэдлэгтэй гэж байна. Нэгсэндээ бид нэр дээр санхүү, хүний нөөц, маркетинг, борлуулалт одоо юу гэдэг нь те. Одоо мэдээлэл технологи ингээд тодорхой мэдлгүүд зайлшгүй хэрэг болдог. Тухайн чиглэлийн хүмүүстэй ярихад ойлголтуудаа авчдаг байдаг болохоор тухайн чиглэлийн бүгднгээс нь хэрэгэлдэг. Нэг чиглэлээр нарийнсан бол бүр сайн те гэж л бодож байна. Гэхдээ одоо нөө ямар SEO сайн SEO вэ гэхээр одоо тэр хүн ингээд нэг бүр супер баатар юм шиг бүх юм мэдэх гээд байна да. Тэр бол бас зарим тохиолдолд хэцүү ах нөө хүндээ бас айгүй дарамт учруулж эхлэн тэ. Тэгэхээр тэр нөө айгүй сайн бага бүрдүүлэх хэрэгтэй. Одоо энэ SEO гэдэг чинь өөрөө менежер л гэж ойлгож байгаа шүү дээ. Ямар ч салбар дээр очиод ажилласан үр дүн гаргаж чаддаг байна гэдэг бол сайн SEO гэж шүү дээ өөрөө хэлснээр. Тэгэхээр нөгөө нөөцүүдээ эхлээ мэдрэх хэрэгтэй тий. Надад ямар нөөц байгаа. Тэгсэн чинь хаана ямар нөөцөнд дутагдаад байгаа. Тэрийг мэдээж өөрөө бүх ажлыг хийж чадахгүй юм чи хаанаас би орлуулж авах юм. Эхлээд тэр нөгөө аюулгүй тойрог гэж ярьдаг шүү дээ. Тэр тойргоо сайн бүрдүүлчихэд тэр багтаагаа л аюул сайн ажиллах юм уу. Энэ хоорондын ойлголцолтой харилцааны асуудал нэлээд тийм давуу байр суурийг эзэлт юм л гэж боддог. Энд тэнд ингээд мэдлэгтэй хүмүүсийг бол нэг дөр цогцолж болно шүү дээ. Хамгийн тийм нөгөө сорилттой юм чинь тэр хүмүүсийг яаж ингээд нөгөө хэлбэрийг олж уялдуулах уу тэр нөгөө логистик одоо нөгөө менежментээр бас логистик гэж ярих гэдэг шүү дээ. Нэг зэгээс нөгөө зэг рүү нэг хоёр хүн нэг юм хийх гээл уулзалтах гэдэг. Тэгсэн чинь дунд нь нэг гэп гарчаад байдаг. Тэрийг яаж зөөлөлж те яаж хоорондынх нь уялдаа холбоог нь олж тэр цэгүүд дээр л SEO бас илүү түлхүү оролцож нөөцүүдийн хуваарлтыг зөв хийж явдаг байх л гэж бодож байна. Бас нөгөө талаас нөгөө энэ нь бол яг удаа ажил хэрэг талаас ч гэдэг юм те. Хүмүүс ер нь сайн SEO гэж яаж үнэлэгдэх хэвтэй юм. Гэ та хэд юу гэж бодож байна? Жишээлбэл одоо би бол зүгээр хувьдаа бодохдоо тэрийг нэг үнэлээд гаргацсан ч юм уу тийм тооцоол судалгаа ч юм бол байдаггүй бах. Тэг үнэлээд гаргаад ирдэг аюу гоё үр дүн гарах байх л та. Тэгэхээр чи нөө SEO ч угаасаа нэг талаасаа хөрөнгө оруулагч байгаа шүү дээ тий. Хөрөнгө оруулагч юм шаардж байгаа. Нөгөө талтай ажилчид байна. Тэр хоёрыг аль альнийхэн сонирхлыг хангах хэрэгтэй тий. Тэгээ дээрэс нь зөвхөн энэ ажилчид ч гэдэг юм уу энэ цуг ажиллаж байгаа энэ харилцаанд оролцож байгаа талуудаас гадна цаана тэр ажилчдын маань гэр бүл гэл бодохоор чинь айгүй олон хүний өмнө хариуцлага хүлээж тэрийг ингэж нөгөө сайн авч явах
зүйтэй чиглүүлж авч явах тийм шаардлагууд тулгардаг байх гэж боддог байхгүй. Тэгэхээр зөвхөн хүмүүстэйгээ харилцахаас гадна нөгөө хүмүүс маань одоо бид нэг мөнгөн талаа ярихаасаа илүү те цаана тэр харилцааны асуудал гэдэг дээр аюу тум хөшүүрэг нөлөөлөл үзүүлж иж айл айлныхын сонирхлыг хангаж ажилладаг байхаа л гэж зүгээр мөнгө олоод хөрөнгө оруулагчийн шаардлагыг биелүүлж ивэл би одоо тий хүмүүсийг одоо яаж өөрийнхөө дураар ажилуулна гэх юм бол надад ажиллах хүн олдохгүй шүү дээ. Тэгээ нөгөө талдаа хүмүүс ч гэсэн ажиллаж явах явцдаа өөрсдөө зэрэг хүсэж дээшилж тий хийж байгаа ажлаа зөв өндлүүлээд тэрнээсээ үр шим аваад явж ивэл тэр бол сайн сё гэж үнэлэгдэх байх л гэж бодож байна. Тэр бол бас тийм. Гэтэ бараг тэрнээс чухал үзүүлэлт нь санхүүг үзүүлэлт юм шүү. Яагаад гэхээр одоо 20 дугаар зууны шилдэг сё гэнэ Джек Welch те юу хийсэн бэ гэхээр 15 жил 40 даблцсан. Тэр чинь санхүү юу компани үнэлгээгээр 40 даблцсан гэдэг. Тэгээ бид нэр сүүлд бас нэг яг сё подкастн дээр нэг үдээ яриад байгаа. Ер нь сётой яаж ажилтгийг гэрээ хэлцэл юм уу яадаг. Зүгээр л тодорхой санхүү үзүүлэлтүүд те санхүүг үзүүлэлт компани үнэлгээвэн дээр ингээд ажилтдаг. Яг ажилтны зүгээс харуул тэр бол маш чухал. Гэхдээ тэр чинь санхүүг үзүүлэлт төрхийн тулд хүмүүсийг ингээд завчаад юм уу бас тийм зүйл байхгүй те мэдээж тэр хүлээн зөвшөөрөгдсөн лидер байхын тулд тэр хүмүүстэй юм хувийн зан характер харилцаа юмуд маш чухал ур чадвар болдог те. Жишээл бүх зүйлийн 80% нь харилцаа тийм шүү дээ. гэлдэгдэг. Жишээлбэл би зүгээр анзаараад идэв ингээд дээшээгээ сайн доошогоо муу хүмүүс байдаг байхгүй. Тэр чинь ингээд хол явах юм шиг. Гэхдээ тэр хүн чинь жоохон явж байгаа гацчтэй. Тэр нь мэдэгддэг байхгүй. Тэгээ доошогоо муу тэр одоо юу гэдэг монголчууд бол олон янзаар ялангуяа улс төр дээр хэлдэг ш. Тэд нар бол урт хугацаанд бас амжилт олдгүй юм шиг. Дээшээ доошогоо зөв харилцаатай тий эрэг зөв юм харилцаатай байвал зүгээр юм шиг. Ер нь ур чадварууд төр манай хоёр тий сё болохын тулд та өөрөө юм ямар голлох ур чадваруудтай байвал зүгээр гэж бодож байна. Жишээлбэл саяны харилцаан дээрээс эхлэх гал шүү дээ. Мэдээж тэр нэг олон зүйлийг зэрэг авч явах чадвар байна шүү дээ. Нөгөө зөв хуваарлаа тэрийг яаж жигд хэмжээнд авч явах уу гэж ярьж байна. Нөгөө талаасаа бас харилцааны хувьд бол ярих юм бол одоо яадаг хүн болгонд л хорвоогоор нэг сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл тэрийг харахаараа л тэр маань энэ маань гэж суудах хэцүү. Тэг хүн бол өөртөө ингээд аюу тийм зарчим тогтоох хэвээр дүрмтэй бүх орж ирж байгаа энэ харилцаанд орж байгаа юм шиг бүгд сайхан ашиг зарим галзуу солиотой хүмүүс ч таарлаж бодлоо шүү дээ. Гэхдээ тэрэнд нуграал хуграал нэг сайхан сэтгэлтэй амарвал хамаг юмаа дэлгэж хайчаал эсвэл нэг муухай ааштай хүн таарвал тэн дээр ерөөсө өдрийнхээ бүх энерги хамаг юмаа зарцуулаад гин сён бол тэр олон янз бүрийн асуудалтай юмд бол бэлэн байх ч юм уу эсвэл өөрийгөө бас тэр нөхцөл байдлаас дунд зөв шийдвэр гаргадаг тийм нэг зарчмаа тогтоочвол тэгээ одоо би одоо жишээл одоо надад нэг юм шийдэж би одоо бүгдийг мэддэг хүн биш шүү дээ. Ингээд нэг мэдэхгүй чадахгүй юм зөндөө гарна. Эсвэл ингээд тодорхой хэмжээгээр бодох юмнууд зөндөө гарна. Тэгээ би бол одоо за бодё. Надад бол хугацаа байгаа. Яагаад гэвэл би бол за яг өнөөдөр энэ цаг мөчид шийд гэдэг үүрэг бол надад ирэхгүй шүү дээ. Яагаад гэвэл сяд бол хизээ цаг байж идэх байхгүй. Гэхдээ тэр нь мэдээж хурдан. Гэхдээ хурдан гэдэг чинь буруу байх ёсгүй тий. Хурдан шийдвэр гаргана гэхдээ буруу байх ёсгүй. Тэгэхээр тэрний хугацаанд өөртөө цаг авах хэрэгтэй байхгүй. Тэр цаг авчаад нэлээд тийм нухацтай шийдэл юмыг бодцоод зөв хөдлөхгүй бол нэг юм уурлаж шийдэх ч юм уу тий. Эсвэл одоо яа гэдэг хитрхийн emotional intelligence гэж яриад байгаа шүү дээ. Хитрхийн сэтгэлийн хөдөлтөд автаж асуудлыг шийдэх тэр юмнасаа өөрийгөө ямар аргаар холдуулчаад яг ингээ боддоор яг ингээ нөө суйртай, баримттай, нухацтай тийм шийдэх тэр арга замаа л өөрөө олох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ би өөрөө яг нэг санхүү эдийн засгийн чиглэлийн хүн болоод ч тэр ингээд зөндөө янз бүрийн асуудлууд орж ирнэ. Гэхдээ хүмүүс айгүйх тэгж ярьдаг байхгүй. Ер нь дандаа л тэгдэг мэгдэг. Ер нь ийм асуудлууд их байгаад байна мэн гэд. Тэгэхээр яг за наадах чи яг яаж тоогоор илэрхийлэх юм те. Тэгэл тэрийг чи яг баримтжуулаад аваад тэр гэд нөө баримт юмнуудаа хөөгөөд гаргаад ирэхээр нөгөө нэг 10 гэсэн юм нь нэгхэн байж идэг ч юм уу те. Хүн сэтгэлийн өөрлөөрөө хүмүүс их ярьдаг байхгүй. Тэгэхээр тийм юмнаас өөрийгөө айгүйх авч гарч бодтой шийдвэр гаргахгүй бол энэ сягоос хүмүүс юу хүлээдэг вэхээр шийдвэр л хүлээдэг. Тэр шийдвэрийг гаргахын тулд зөв хурдан хэрнээ гэхдээ буруу биш гэдэг байгаа шүү дээ. Тэгээ зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Тэхийн тулд зарчим дээрээ тулгаад аюу бодтой, баримттай
ийм олон хүний амьдрал нөлөөлөх үйл шийдвэрийг буруу гаргаж өгвөл засахад бол хэцүү ч дараа. Эсвэл өөрөө тэгээд зайгаа тавьж өгөх хэрэгтэй болно те. Эсвэл цаашаа тэр яаж зөв зарчмаараа ер нь ингэж хийдэг юм шүү гэдгийг ойлгоцсон хүмүүс бол дараа дараагийнхаа асуудлаа барьж орж ирэхдээ сандраал тэгсэн мэн гэдгээсээ илүү за нөгөө баримт нотлохоо баримт маань юу илээ. За тэрэн дээр үндэслээд бид нар шийдвэр гаргая гэл явах юм бол илүү амар юм шиг надад бол санагддаг. Радиолог нөгөө принципсгээ зарчмууд сая орчуулагдаа гарсан. Тэр ч аналог подкастер дээр орсон. Тэр яг тийм байгаа. Тэг бүх юм дээр зарчим баримтлах. Би нэгдүгээр зарчмыг нь олж болоо. Хоёрдугаар сэтгэл хөдлөлөө удирдах зайлшгүй шаардлага гардаг. Тийм сэтгэл хөдлөлөө хойно тавьж агаад зарчмаараа ямар нэгэн асуудал тандах тийм маш их өвд юу гэж бодож байна. SEO-гийн нэг юм 3 чадвар шаардлагатай төвшин гэж байгаад байгаа юм шиг байна. Нэг бизнесийг тгийг нэг болгодог. Нэг байхаас 100 болгодог. 100 харан байлгадаг, тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг тгийг буюу бизнес нь тэг байж байгаад нэг рүү явчихад тэр хүн ямар чадвартай байх хэвээр вэ? Гэхээр нөгөө нэг одоо маркетинг бейсэд илүү тий. Одоо чи миний хийдэг ажил тгийг нэг болгох та их сайн сурцсан. За миний бүр гарт орсон ажил бол ланч планы маркетинг план бичгтэй бол одоо үеийн одоо компани ажиллаж байхдаа Итали сайн байсан. Хапууд энэ төр бол миний хийсэн хамгийн одоо юу гэдэг одоо хүртэл яригддаг ажлууд дандаа миний ланч планы л сайн ажлууд байдаг тий. Тэр нэг 0-1 явах ажлыг бол харьцангуй амар бөгөөд одоо ийм маркетингийн үндсэн чадваруудаар хийчих. Тэгээ ямар нэгэн бизнесийг компани зах зээл дээр гаргаж ирэхэд. За нэгийг гараад ирсэн компаниг нэгийг одоо 100 болохгүй юу? Өсөлтөнд авчих гэж. Одоо яг зах зээлийн энэ үед бас нэмээд хэд хэдэн мөр чадвартай байгаад нөгөө нэг энэ бизнесийг явуулж чадах тэр хүсэл тэмүүлэл тэр пашн гэж байгаа шүү дээ. Тэр пашн мэн үү? Зах зээлийн ямар ч урсгал давлгаа болоход тэр нь үл нугарж тэр донд алсын хараандаа итгэж хүсэл тэмүүлэлээрээ өөртөө авдын чийж авч зуулах чадвар гэж. За дараа нь нэгэн нэгэ зах зээлээр тогтворчсон. Одоо энэ одоо таны бизнестэй адилхан ч юм уу бусад бизнес ингээд тогтворчсон бизнесийг те 100-100-аар нь байлгах. Энэ миний хамгийн чадахгүй ажил. Маш олон илүү нэлээд нухацтай, нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг. Бас их төвчээртэй бөгөөд өсөлтийг барихад тийм их төвчээртэй. Одоо тэгээ нэг юм нухацтай нягхар хүний хийгээд ажиллаг. Манайвтийн нөө маркетеруудын хийдэг ажлууд биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг бизнесийнхаа ямар үед явж чинь би нэгээс нэг рүү очих чинь үү, нэгээс 100 руу очих чинь үү те. 100-ыг 100 байгаа бизнесийг 100-аар нь байлгах чинь үү гэдэг үе дээрээ байна уу гэсэн шалтгаалаад SEO хүний ур чадваруудын шаардлагууд өөр байдаг шүү. Тийм ер нь төвшин 100 болсон компани гэдэг бол танах одоо бас нэлээд өндөр тон дээр явах шүү. Хийж байгаа ажилтан цар үрээд. Тийм яг нөгөө тээвэр зүйчийн салбар гэлдэг чинь нэг салбарын тоон үзүүлдэг нарийн гаргацсан юм бол байдгүй л дээ. Тэгээ бид нар нөгөө нэг өөрсдөө яаж хэмжиж ийн гэл тэгэхээр Монголын нөгөө монголч өөрөө импортлогч байна шүү дээ. Тэгээ импортоор хийгдэж байгаа тээврүүдийн дийлийнхэн төмөр замаар явж байгаа. Төмөр замаар явж байгаа тоо мэдээлэл юм аа бол бид нар өөрсдөө хэмжиж чадаад байна. Тэрүүгээрээ хэмжихээр өөрсдөө нэг зах зээлийн 10-15% гэл ингээл хэлбэлцээ яваад байгаа байхгүй. Тэгээ нөгөө манай зах зээл чинь өөрөө төгс өрсөлдөөн жоохон өрсөлдөгчд айгүй ихтэй. Тэгэхээр нөгөө нэг одоо хүмүүс ингээ харахтаа бол их амархан гэж боддог юм шиг байна. За ороод нэг зэгээс нэг захиалга авчаал амархан хийгээл хүний ачааг хүргээд өчнө гэд. Гэтэл эн чин цаана айгүй их нөгөө мэдлэг мэдээлэл эрсдэл дагуулсан. Тэгээ дээрэс нь энэ нөгөө салбарын онцлог маань өөрөө одоо дөнгөж 30 орчим жил бизнес Монголд бол хөгжөөд 30 жил болж байна. Яг тэрнтэй адилхан настай. Гэхдээ нөгөө яг төлөвшөж одоо хууль эрх зүйн орчныхаа хүрээнд ч юм уу те яг энэ зах зээл дээр бит байдлаа олж явах хугацаа нь бол одоо яг энэ хөгжлийн явц нь их төвөгтэй байгаа да. Хитрхи их өрсөлдөөнтэй байх тусмаа бид нар ингээд аюу хурдтай авах шаардлагатай болдог. Хурдтай байна гэдэг чинь ингээд одоо компаниуд гэдэг чинь нэг 5 жилийн төлөвлөгөө 3 жилийн төлөвлөгөөгөө 3-5 жил хэмжээр гаргадаг. Маад бол тийм байдгүй. Яа тэгвэл 3-аас манайх 3 жилээр төлөвлөчөөд байна л гэсэн чинь хажуунаас нь янз бүрийн компаниуд орж ирэл янз бүрийн хийгээдсэн чинь бид нар 3 жилийн төлөвлөгөөгөө барьна гэж суугаад иж болохгүй шүү дээ. Бид нар ерөөсөө ингээд жилээр төлөвлөж жил шин стратегиуд хэрэгжүүлэх шин бүтцээр ажиллах шаардлагууд зөндөө тулгардаг. Тэгэхээр нөгөө харьцангуй өөрчлөлт гэдэг юмыг бол ингээд зүгээр л ажлын нэг процесс гэдэг байдлаар
хүлээж авдаг тийм соёл бол манад бол харьцангуй тогтцсон. Тэгээ тийм нөгөө нэг хөдөлгөөнтэй юмд байдаг учраас ер нь л нэг юм тайван ч юм уу за нэг ачаал ерөнхийдөө гайгүй болчлоо ч юм уу гэдэг тэгж амрах цаг маг байхгүй. Тэгэл байнга тоо үзүүлэлт ч юм уу за нөгөө борлуулалт юу болж байгаа вэ те цаана хүн маань юу болж байгаа манай хүний нөөц гэхэр чи салбарт хүний нөөц яаж бүрддэг чинь ингээл би түрүү ярьсан шүү дээ. Ингээл нөгөө янз бүрийн санаа зовох юмуд зөндөө байгаа. Тэгээ тэр юмд л тийм болцчихдаг гэжсэн шүү. Золоо мөнгөтэй болох амархад чинь нэлээ мөнгөтэй юм баггүй юу? Золоо мөнгөтэй болох амархаа мөнгө хадгалах чинь их хэцүү штэй гэдэг шиг тийм. Учраас зарим дээр өсөлтийг хийж чаддаг, тэр өсөлтийг ялчгүй барьж чаддаг гэж тийм. Тэр чинь ийм зах зээлийн юм дээр мэдрэг маш олон томох цэм маш олон юмыг менеж хийх шаардлагатай болдсон шүү тийм. За SEO болоход нас болгон хүүсийн нөлөөг та хоёр юу гэж бодож байна? Ер нь олон улсад бол SEO-гийн дундаж нас их өндөр шүү дээ. Хамгийн залуу 40 эдтэй тэгэл 50 60 эдтэй их олон байт юм билээ. Монголд бол харьцангуй өөр ах шиг байна тийм. Тэгээ олон улсад бол топ 100-аас харах юм бол 2-3% нэг маш цөөхөн хувь эмэгтэй байгаад байдаг. Монголд бас өөр юм шиг байна. Монголд харин SEO-гийн нас айгүй залуу юм шиг. Өөрөө одоо жишээлбэл 23-таад SEO болсон гэл тий. Бүхэлдээ ажилласан жилийнх нь бараг 80% SEO-гийн ажиллаар хийсэн гэхээр би бол тэрийг бас нэлээ Монголд залуу байд юм болов гэл. За тэр яг нарийн била. Ер нь бол яг би зүгээр нөө хүүсийн ялгааны талаар яриа гэж бодож байгаа байхгүй. Тэгээ нөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа гэл тэгэхээр чи эрэгтэй хүн чинь эрсдэл дуртай тий. Одоо яадгийн явж байгаа л юм өсөрч ороод фуфа одоо яадгийн гал руу ороод ус руу ороод хүний мамраад чи тийм эр зоригтой эрсдэл хийх өндөр чадвартай. Эрсдэл чинь цаагаараа угаасаа эрсдэл өндөр байна гэдэг чи өгөөж өндөр л байна. Эмэгтэй хүн бол харьцангуй нөгөө нэг тийм арт тадлаа боддог те гэр бүл үр хүүхэд одоо яа эргэн тойрон эмэгтэй хүний эрт дээрээсээ л нэг юм ахуйгаа гэсэн тийм сэтгэл хөдлөлийн юмуд байд юм шиг байна. Тэр нь магадгүй тэр нөгөө нэг SEO-гийн хүүсийн харьцааны хувьд харахаар эмэгтэйчүүд нь нэг 2-3% байдаг ч юм уу тэр бас нөлөөлдөг баг. Гэхдээ эмэгтэй хүн SEO болох юм бол би бол зөвхөн хувьдаа бодохдоо эмэгтэй хүмүүс бол маш нэхвар нэмба те хитрхи магадгүй бүр деталь руу орох гээд ажиллаад тийм хандлагатай яж магадгүй тэр нь одоо ингээд нөгөө жижигхэн имиж гэсэн орохгүй цэвэр цэмцгийг одоо яа зөв чиглэлд нь оруулах гээл те эрэгтэй хүн бол тийм төвчээр байхгүй штэ зүгээр өстэй ерөнхийд нь ингээд сайхан чиглүүлж хайчаал тэгэл ард нь нөгөө нэг салхи ингээд хуйлраал үлддэж штэ те эмэгтэй хүн тэр чинь янзлал цэцлэл явдаг юм болов уу гэж нэг гэр орондч дээр ер нь ажил дээр ч гэсэн тиймэрхүү хандлагууд байд юм болов гэж боддог. Тэгэхээр эмэгтэй хүн SEO болвол илүү тийм нөгөө нэхвар юм ба. Тэгээд бас магадгүй урт хугацаанд үр дүн өгч юм аа. Эрэгтэй хүмүүсийн шийдвэр гаргалууд нь айгүй хурдан эрсдлийг хүлээх чадвар өндөр байдаг учраас одоо яа эрсдэс орж ирээл нэг нар шиг үзэгдчихэл сар шиг алга болдог гэдэг. Тиймэрхүү байд юм болов уу гэж би боддоо штэ. Насны хувьд бол яг хуу Монголд бол нэрээ өстой залуу гэж магадгүй тий. Энд тийм тарахаар тий залуу орн дээ бизнесийн түүхэн ч гэсэн аяа залуу шүү дээ. Тэгээд нөгөө бизнес өөрөө бас хэлбэрээ олохгүй хөгжөөл явж байгаа учраас бас нөгөө нэг залуучууд амар эрсдэл хийж орж ирдэг ч юм уу би чадна гэж аавал нөгөө нэг хэдэн хувийн дампуурчдаг лээ тий 2-3 жил дээрээ 80% байхгүй болчдөг гэдэг шиг. Тиймэрхүү хөгжлийн явцдаа л явж байгаа. Залуу тэр нэг сайндаа 23 26 наснда SEO болоогүй хаа. Ер нь бол аадс шүү дээ. Цаг үеийн нөхцөл байдал тэгээд таарч байгаа. Бизнес одоо нэг 30 жилийн настай байна гэдэг нь шүү дээ. Бидний ах нар 90 он гараад 8-нд яваад компани байгуулад залуу насхаа одоо тийм аагаар идээр ирээр тухайн бизнесүүд ихтлүүлээд тодорхой хэмжээний одоо 100 дээр яваад ирчихсэн үе. Тэгээд одоо нөхдүүд өөр салбар руу орох ч юм уу эсвэл нэг жоохон гэр бүлтэй анхаарах гэдэг ч юм уу нэг юм тогтох насраагаа ирдэг. Тэр үед яах вэ гэхээр бид нар шиг залуучууд тухай дөнгөж 20 хэдэн настай сургууль соёлоод өгссөн бас тухайн үеийн ах нарын 20-тэй байгаа эдгээр насны дээр нь эртний насны дээр нь харагдаад за нөхдүүд уулзч үзээд ямар ч сургууль соёл одоо элдв усын одоо юу онл байхгүй байла. Чи нэг онлын сурцсан
Тэгээд бас нэг 2-3 жил менежер хэд үтсэн чинь чи ер нь жоохон хөрхэн туршлагатай болчихж. Тэгээд чамааг ер нь гүйцэтгэх захирал CEO болгоод үзүүл яасий гэд. Тухайд CEO ч идэв байхгүй байлаа шүү дээ. Бид нар өөрсдөө ажлын албанд байранд гараад анхны маркетингийн албан менежүүдийн одоо маркетингийн албыг байгуулж ирсэн байхгүй. Энэ ажилд орон дандаа шинээр маркетинг алба байгуулах болдог. Тэгээд маркетинг гэж юу вэ гэд компанида нэгтлэнгуудаа ойлгуулж ирсэн үе. Тэгвэл CEO гэдэг хэллэгэд гараад ирсэн. Тэгээ битгоо чинь дүнгийн CEO болж явах биднийг CEO ч гэж өгөөгүй гүйс захирал гэдэг байлаа шүү дээ. Бид нар өөрсдөө гарч ирээ за CEO гэж нэрлэе шүү баниси гэдэргээд яри явж исэн үе. Одоо тэгэхээр тэр үед чинь 26-7 настай үе. Одоо юу гэхээр одоо бидний дараас гарч ирсэн залуучуудад тийм боломж бас болтгүй юу гэсэн арай өөр. Одоо нэг 23-4-тэй залуучууд CEO гэдэг айгүй ховор болчиход байгаа. Хоёрыг одоо харуул тий хийж магадгүй. Тэгэхээр тухайн үеийн бидний үе бол эсвэл нэг алтан үеийн 20-тэй үе гүйсэхэд бол аюул олон гарч ирж исэн үе тий. Тэгээд гүйсэхэд болцоод импортын бизнес хийлээ гадны олон улсын үзэсгэлэн дээр явж чинь 25-6 таад хүүхдэл явж байгаа шүү дээ. Тэгээд үзэсгэлэнд очиод нөгөө компаниудаа уулзаад дийл ярих гэхээр нэр уц өгөхөр CEO гэхээр л нөгөө нэг хүмүүс нь баг одоо 90 мултарч унах шахав тий. Чи ийм залуу ямар ийм монголчууд яагаад ийм тааланд юм бэ тий. Дандаа ийм залуучууд нь CEO байх юм аа гэд. Тэг дандаа тэгдэг байсан. Солонгост чинь одоо бид нар нөгөө бас гадныхантай их ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө очиод л явахаар солонгосчууд яг тэр нөгөө бүтэц дотор аюул олон президент гэдэг албан тушаалтай. Vice president тэгэл президент гүйцэтгэх захирал CEO гэл тэр нөгөө нэг юм улс орны бас тэр одоо бизнес явуулах онцлог байдаг байж магадгүй тий. Одоо нэг компанид аюул олон дэд захирлуудыг бий болгож бизнесээ явуулдаг ч юм уу. Тэрхүү бас онцлог юмуд байт юм л. Солонгосчууд ч юм одоо бид нар ч нөгөө уул усны ойр ураг садны хоол гэдэг. Солонгосчууд бол юм гэр бүлийн бизнесийн засаглалыг зөв гэж үздэг. Тэрийг би тэрний ямаатай юу мууч гэхээр амар зөв хүмүүс байна гэж үздэг. Бараг тийм сонин зүйл байд юм л ш. Би насны тухайд маш их санал дүн. Би нэг тийм 90 сайндаа ур чадвартайдаа бол болоогүй. Тэгээд ер нь нэг ийм зүйл байдаг шүү дээ. Энэ албан тушаалд очиход ер нь 3 зүйл байдаг. Нэгдүгээрт та өөрөө тий хэр чадвартай вэ? Хоёрдугаарт тантай өрсөлдөх хүн хэр чадвартай вэ? Тухайн нөхцөл байдал, тухайн албан тушаал дотроос гаднаас орж иж өрсөлдөх хэр чадвартай вэ? Гуравдугаарт нь цаг үеийн нөхцөл байдал гэж юм байдаг. Тэгэл одоо ковид мовид юу гэдэг нь тэр нөхцөл байдлаас хамаарат гинтийн шогийн хэрэгцээ шаардлага гарлаа. Тэр үед та бусдаасаа илүү байна уу гүн. Яг л бид нэр тийм олон боломжийн дунд л тухайн үед 23 26 тад ийм боломжуудыг авч ирсэнээс гинтийн ийм өөртөө супер SEO бэлтгээд ингэ болцсон зүйл бол байхгүй бах. Би нэг шинэ хэсгээр ажиллаж нэг герман инженертэй яриад явж исэн чи байна уу тэгжсэн. Золоо Монголын дундаж нас хэд вэ гэж байгаа байхгүй. Одоо медиан ээж гэдэг дундаж нас хэд вэ гэж би мэдэхгүй юм байна гэдгсэн чинь манай ч өөрөө 58 9-тэй ч л хөгшин инженер байхгүй. Тэгсэн чинь энэс нь чи Монголын дундаж нас би Германы дундаж нас гэсэн байхгүй. Би 27-тай тэр үед. Тий, тэгээд Монголын дундаж нас 27, манай Германых 57 гэх тээ. Тэгэхээр тэр чин дундаж нас нь тийм болчихсон. Бид нар ч одоо 1990 оноос хойш үүсгэн байгуулагдсан компани гэвэл маш олон өссөн. Тэр болгоны чи удирдах хүн гэхээр яг л юм нөгөө боломжлолт нэгцүү юм шиг. А түүнээс Герман, Япон эднэрт бол шал өөр тээ. Солонгос эднэрт бол хизээч залуу хүнийг ер нь бол хүндлэхэд их хэцүү. Намаа хүртэл шинэ нисгтэр шинэ захирал ингээл оцсон чинь Солонгос хэдэн настай гэж асууж байгаа. Би ч худлаа хэлээ 30 настай гэдэг. Тэгэнгүүтээ тэр хөгшүүн амир хүнддэгдэг. Тэгээ Солонгосын соёлын зүгээр тэрүүгээр ингэж надтай харилцдаг мөрцөг. Их сонин өөр үт юм билээ. Тэгээ бид нар бол гэхдээ залуу настад нэг ийм юм байгаад байгаа. Миний бодлоор бол тийм буруу зүйл бас биш юм шиг байгаа. Хүн ер нь нэг ийм 18 хүртэл хүүхэд яваад 18-аас 38 хүртэл ийм өөрчлөгддөг, хөгждөг, маневрлдаг тийм энэ 90 баяр намддаг ийм үе юм шүү. Тэгэд энэ үед эсвэл баллаж ч магадгүй, эсвэл сайхан босгоод ирч магадгүй. А энэ үед үнэхээр сайн өөрийгөө төлөвшүүлж, хөгжүүлж чадсан хүн бол 38-аас 58 наснд яг ингээд тэр их хүчээр ингээд юм хөгжүүлж авч явж чаддсан юм байна л да. А тэгээд 58 наснаас хойш хөгшин гэдэг юм байлээ. Тэгэхээр тэ магадгүй тэр үед дээр энэ дундаж нас бол эрсдэлтэй нас. Сав гэдээ босгоод ирч магадгүй, унгаж магадгүй. Тэгж нөлөөлж магадгүй гэж би хувьдаа бодож байна. А хүүсийн тухайд бол яг л бас санал нэг байна те. Эрэгтэй эмэгтэй хүн бид нар нөгөө SEO entrepreneur гэж ярьж хат бас тэр ялгаа гарч ирсэн байхгүй. Нэг л илүү нямбаа ажилдаг те. Ирчүүд бол entrepreneur хүн бол хамгийн том хийдэг зүйл хөрөнгө цаг хугацаа мөнгө төгрөг өөрөө бүтэн эрсдэл гаргаж ордог те. Тэгэхээр яг л эрсдэл
хэн илүү дааж чадах вэ гэдэг тий. А эрэгтэй эмэгтэй хоёр хүний тухайд бол илүү эрчүүд бол илүү вижнтэй байгаа харагддаг. Илүү холыг хардаг, алсыг хардаг, магадгүй тунгаадаг юм уу та. Эмэгтэй хүмүүс яг байх ёстой албан тушаалууд энэ гэж байгаа шүү дээ. Эмэгтэй хүмүүс бол яг юм нямба гоё юм одоо олон зүйлийг зэрэг харж чаддаг тий. Нарийн зүйл болгон л уурч чаддаг гэдэг өөр өөртөө энэ даваа талтай. Тэр нь энэ нь муу, тэр нь муу гэхэд бол хэцүү. Тэгэхээр өөр өөрийн даваа талтай магадгүй өөр өөрийнх нь зөгтөг юм салбар чиглэлч гэж байж магадгүй тий. Үнтэй бол санал хэлж шүү. Тэдэг зүгээр жоохон сонин сонсогдож магадгүй би эзэж эрэгтэй эмэгтэй хүнийг толгойн хувьд бол ялгаатай гэж бодож байгаа байхгүй. Тэгээ манайтай цугтаа ажиллаж исэн ихч байсан. Өөрөө шатрын мастер улсын аварган оролцсон. Тэр тэгсэн чинь 11 наснаас хойш илүү эрэгтэй эмэгтэй ангиллыг салгадаг гинэ. Ингээд тусдаа тоглолдог. Тэр хүртэл зэрэгцээс тоглолдог гинэ. Тэгээ яагаад тэгдэйн гэсэн чинь 11-ээс хойш одоо эмэгтэй шатрын аварган эрэгтэй шатрын 5 дугаар байртай өрсөлдөхөд хожиж чаддгүй гинэ. Тэгээ тэр их надад тэгжсэн байхгүй юу. Золоо тий эрэгчүүд бол им холыг бол хардгаа тий энэ дээр битгий эргэлзээ гэд надад л хөргий эрч өгч өгчсэн нэг тийм юм байхгүй. Тэр их сонин жишээ байд юм билээ. Тэр чинь өөрөө их олон нүүдэл холыг харах гэдэг юу байгаа гэдэг тий. Тэгээ мэдээж нөгөө арга билэг гэдэг шиг хоёулаа нийлчих юм бол бүр супер тий бүр супер. Тийм гэр бүлийн бизнесүүд ч олон байна тий. Эхнэр нь ингээл базаад явж байдаг. Нөхөр нь гол лобби холын хараа юмнуудаа хийгээ явждаг тий. Тэгэхээр бас юм багц гэсэн юм. Эмэгтэй хүмүүс их үүсгэрлэгтэй. Дандаа нэг бэлгүүрүүдийн эрхлэгчнэр дандаа эмэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол эмэгтэй хүнтэй ойлголцоо явах нь надад их амар санагдав. Дээрээс нь хүнсний худалдаа гэдэг чинь ер нь эмэгтэй мэдрэмжтэй салбар. Одоо юу гэдэг хоол хийдэг, хүнс авахаа сонгодог хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хин их хоол хийдэг тэр хүнсээ сонгодог гэсэн. Эвчлэн эмэгтэй хүмүүс хоол хийж чинь тэр хүнсээ сонгож чинь. Тэгэхээр сонголт хийж байгаа тэр агшнуудыг ямар ситуацид ямар нөхцөл байдал сонголт хийж байгаа гэдэг эмэгтэй хүнд илүү кейс нь үүдэр туршлагууд нь хийж байдаг. Тэгэхээр нөгөө нэг бизнес ярихад нөгөө нэг кейс одоо жишээ авч байгаа ярьдаг шүү дээ. За та худалдаа авах нөхцөл чинь ийм болно даа гэдэг ч юм уу. Ингээд нэг ярингууд чинь эмэгтэй хүнтэй шууд тэр экспириенс буюу тэр хүнийх нь өөрийнх нь туршлагаар дамжаад ойлголцох их амарх, их гоё ойлголцсон. Бид яриа нийлнэ гэж аална. Эрэгтэй захилэр чинь жоохон хол. Тийм юм дээр хэцүү. Тэнгуут яаж өгөхөр арай өөр 5-6-аар ярьдаг. Тэгэхээр надад бол яг тэ бизнесийг илүү вижн дэвтэй. Энэ салбарт ингэн та худалдааны салбарт жишээ нь ингэж юм бол удахгүй ийм болно ингээд нэг юм 4-5 жилийн юм ярьж ярингууд хутан ойлголцоод манай бүтээтгүн үйлчлэгээд хэрэглэх юм уу тийм юм амар. Эмэгтэй сэнэртээ шууд яг өнөөдөр яг одоо шууд хүүхдийн памперстай жишээ аваад өнөөдөр хийж байгаа хоолны материал дээр жишээ аваад гурил будаан дээр жишээ аваад ярингууд үстэй. Янз бүр ойлголцсон. Ер нь би зүгээр бизнесийн харилцаан дээр нэг тийм хардаж ялангуяа үйлчлүүлэгчтэй эдгээр харилцаад эмэгтэй хүнийг эмэгтэй хүнтэй харилцуулахад жоохон юм төвөгтэй байгаад идэг. Эмэгтэй хүн дээр эрэгтэй очих юм бол их гоё ойлголцсон. Эрэгтэй хүн дээр эмэгтэй очих бол бас их гоё ойлголцсон. Хоёр эрэгтэй ч гэсэн ойлголцсон. Тэр их сонин. Зөвхөн байглаарсаа л нөгөө дээр үеэс эмэгтэйчүүд хоорондоо жоохон зөрчилдөөнтэй байсан л яваад идэв. Гэтэ ланд бриз дээр бол гоё жишээ хэлсэн дээ. Нийт удирдах ажилтнуудын 70% нь эмэгтэйчүүд. Тэгэхээр наад бодолч бас жоохон өөр болчих гээд одоо тийм байгалийн дээр үеэр л тайлбарлаа. Одоо ухамсар түн өөр болчихж байгаа. Хүмүүсийн ойлголцол харилцаал ахaltaа тэгээд заавал эрэгтэй эмэгтэй гэдгээсээ гэхгүйгээл тэгэл ажлыг хэн урагшлуулж хин явж ийн тэг эрэгтэй хүмүүс нь одоо тэр алсын хараа юмаа хараад явж ич завгүй ижиж магадгүй. Манай дээр бол нийт удирдлагуудын 70% нэмэгтэйчүүд үүтэй. Тэгээд бүгдээрээ л бас нөө манайх чи яг компани үед ярих юм бол бас л яг тэр нийт удирдлагуудын 70-80% нь бас л одоо яадгийн салбартаа ч юм уу энэ компанидаа удацсан. Ер нь бол ингээд нөгөө нэг яг ажлынхаа замнал гараагаар л карьер хөгжлөдөг шиг менежерээр ороод дараагийнхаа төвшний юмаа хийгээл тэгж явсан хүмүүс байгаа. Тэгээд манай эмэгтэйчүүд сандгаа энэ ланд бирж шуудтай чахвар захирлын захирлаа шууд залгаал. Сайн мөрөө би нөө Zebra International Distributor импортын компани машаа нөө танахаар хэдэ ачаа авдаг. Одоо нөө жоохон бараа ирэл зэрэгэл жоохон удаасрах хэцүү байна. Таны зээлийн лимит өгч. Ах шууд за тгий. Окей болоо. Тэгээд нэтэлгой хэлээд ланд бирж зээлийн лимит өгсөн шүү. Тэдэн контейнер ачаа, тэдэн бугаа ачаа шууд ав гэсэн шүү болоо.
Юус бүтээр тэгэл ойлголцсон шууд. Хэрвээ тэр хүн эмгтэй байсан бол би заавал очиж уулзах байсан баг. Эрэгтэй хүмүүс учраас бүтээр уцаа ойлголцоо бүх юм шууд тохиолдол болсон. Тэгэл миний ажил аюу хурд ногоон гэрлэлсэн шүү дээ. 12 13 онд л тэгжсэн. Манай компани нэр хүнд ч юм уу те өмнөх түүх гэл тэгэл нөгөө нэг одоо харилцагчийн ямар төвшний харилцагч байна гэх тэр бүх юмнаас л хамаарсан баг. Тийм. Би ч 2016 оны ачаа авч чадахгүй болоод төлбөр дээрээ гаццсан. Тэгээд машин оонж ирээд инхтвш ах та байна уу гэдэг байна. Хүрснээс машиныхын төлхөрийг өгөөд нэг миний машиныг аваад тултчих. Доор тавьцсан. Та миний ачааг өчгдөхөө би яачаад өгчөөд нэг хамгийн удлаа гэхэд 14 хоног бол. Инхтвш ах энийг за минь до хугацаанд өгөөрөө өмнөх харилцаа байна. Гэт тэгэхгүй данаач нөгөө зээл өгөхгүйгээ тухайд тэгжсэн байхгүй. Гоё тийм түүх биш шүү. Харилцаан дээр л явж байгаа бизнес шүү дээ. Яг хоо тээвэр зуучин салбарт бас яг нөө түрүү өөрөө чи хэлдэг тэр нөө бараг л банк шиг санхүүжилтийн үйлчлэгээ үзүүлэлгээд тэр бол их нийтлэлтэй. Яг нөө харилцан ихтгэлцэл ч юм уу өмнө явж исэн түүх тэр үндэслээд би биэндээ ихтгэлцлийн журмаар тийм тодорхой хэмжээний тань өгөх тиймнүүд бол байна. Өглөөх нөөцийг татна. Маш их одоо нөөц татна. 10 20 мууган татна. Тэр чинь тэгээд 20 мууганы ачаар гэдэг чинь бас дахиад 2 3 мууган авчих мөнгө штэ. Тэгэхээр эргэлдээ бодоод бошоохон тийм маневр хийгээд аюу хурдтал чухал байсан. Би олдоо хүрт баярлж авдаг. SEO одоо салбарын онцлог руу орсон. SEO болох гэж байгаа. Одоо ингээд ажилд ороод гүйцэтгэх те эсвэл менежерийн шатны ажил хийж байгаа хүмүүс ер нь юун дээрээ илүү анхаарч цаг хугацаа те одоо ажил дээр юун дээрээ илүү ажиллавал SEO руу хурдан хүрэх бол би бол Стив Джобсын нэг одоо өмнө дугаар дээр ч хэлчихсэн байна. Санаачлахтай байдал тий. Зөвхөн уртгаа хийгээд байгаа хүн бол юу л сайн гүйцэтгэх ажилтаа сайн менежер биш гэдэг үг үүд шүү дээ. Харин гүйцэтгэх ажиллаа хийхийнхээ хажуугаар аливаа зүйлийг санаачлах гаргаж сайжруулах, шинжлэх тий. Тэр нь өөрөө ажилд нөлөөгүй байсан ч гэсэн юм гоё санаачлах гаргадагвал надад бас их зүгээр санагдаад. Тэрэн шиг та хоёр дээр тийм гоё тий одоо залуучуудаа хэлэхэд за ийм зүйл төрөлөө ач холбогдлогод анхаарал явбал бас тэр нь таныг SEO-гийн зам руу хөтлөе шүү гэж хэлж байгаа юм. Би зөвөр өөрийнхөө туршлага ч юм миний харж байгаа үнцэг гэдэл бодохоор зөвхөн ингээд урдах ажиллаа мэдэр сайн их хэрэгтэй тий. Гэхдээ ингээд нэг ийм хандлага байдаг шүү дээ. Ийм би өмнөх юм хийсэн л бол дараа нь хин нэг нь одоо яадгийн хин нэг нь тэнд фейлдж яхад надад хамаагүй ингэж харахад юм бол цаашаа явахгүй. Зүгээр л айгу хүмүүст айгу тусч чаддаг мэдгээ хуваалцдаг тэр ингээд тодорхой хэмжээний хайр явж явах хэрэгтэй шүү дээ тэрэнд чинь тий. Бид нар яадгийн өнөөдөр 24 цагийн 3-ны нэгт нь унтаал 3-ны нэгт нь ажиллаад үлдсэн цагт нь үлдсэн цагийнхаа 2-ны нэгт нь төгжрээд 2-ны нэгт нь гэрийнхэнтэй л байгаа зү. Яг үндэ гэрийнхнаасаа илүү цаг хугацааг ажлынхантайгаа өнгөрөөдөг шүү дээ. Энэ харилцаа хандлага ерөөсөө би биэндээ тусч байдал. Тийм би одоо бус салбар юм бол сайн мэдгүй байна. Манай салбар чи өөрөө нөгөө мэдлэгээ шеэрлж дандаа л тэр маань алдчихгүй, энэ маань алдчихгүй тий. Тэр мэдээлэл чи ингэж явдгийн шүү. Ингээд айгүй ихт нөгөө туршлагаар ярьж энэ яад ингээд нөгөө зааланд бид нар суудгийн. Бид нар нөгөө хуучин одоо 7 8 жилийн өмнө юм уу та ингээд нөгөө систем гэж яг дөнгөж компани хөлөө олох гол явж хахад ингээд том зааланд суугаад би рүүгээ ойрлдог байхгүй. Өө за тэрийгээ тэгээрээ ингэчин шүү нөгөө айл чи ингэсэн шүү. За тэрийгээ тэгж бүгдээрээ зохицуулна шүү гэнэ ингээд нөгөө мэдлэгээ шеэрлж энэ бизнес явдаг учраас хитрхийн ингээд нөгөө зөвхөн өмнөх юмаа хийж гэдэг юм уу те тэр юм байдлаар хандах юм бол манай салбарт л явахгүй өөр салбарт яадаг би сайн мэдгүй. Тэгтэл тэр нөгөө нэг тодорхой хэмжээний хайр ундарч яадаг би биэндээ тусч тийм нэмгэн сэтгэлтэй гэдэг шиг те тусч энэрэнгүй байхгүй бол тэр хол бол явахгүй. Зүгээр хамгийн суур бол тэр л ах. Өшөө тэгэл цаашаа мэдээж нөгөө мэдлэг туршлага те өөртөө мэддэг чаддаг юмараа манлал цойлж гарч ирэх илүү сайн гүйцэтгэлийг үзүүлэх бол тэр байх л асуудал. Гэхдээ хүний тэр үндсэн суур бол ерөөсөө харилцаа хандлага тусч байдал тэр л илүү хүнийг цааш нь авч явах гэж боддог шүү. Зөвхөн байх нь бас чухал суур. Тийм шүү дээ. Компани ер нь ямар нэг юм ингэ босох сайн нэрийг олгоцсон тийм амар биш хэцүү. Унгаах бол маш амархан. Компаниг гэсэн гүйц захирал маш хурдан унгааж чадсан шүү. Буруу манлайлалтаа, буруу үлгэр дуурайлтаа. Тэр ч өөрөө буруу хүн л гэсэн үг байхгүй. Тэр маш чухал харилцаа хандлага тийм. Өөр амар сайн үлгэр жишээ байх. Тэр байсан одоо юу гэдгийг гүйц захирал CEO гэсэн хаяг адрес хадгалаагүй ч гэсэн шууд гүйц захирал шиг ажиллаа хийгээсэй гэж үсэд. Би юу тэгж л хүсдэг. Намайг чинь апод маркетингийн менежер байхад
чи дарга болохыг хүсэж байвал чи даргашгүй л ажиллаа л да. Даргын хэмжээний л ажил хийгээд харуул байж байгаа. Тэгээ би өөрийнхөө санаачлагаараа за дарга би яг энэ төслийг ингээ хариуцж чинь. Та надад итэг яаж зохион байгуулахыг яаж гүйцэтгэхийг хараарай. Тэгээ би яг даргашгүй л ажиллаа хуваарлал ажиллаа төлөвлөл дээгүүр дугаар харьцагтай харьцаад яг л даргашгүй л ажиллаа явуулсан. Тэгээ гүйцэтгэхэд болж байхдаа ч гэсэн. За би менежер байхдаа би яг гүйцэтгэх шиг болж үз өөрийгөө төсөөлье. Тэгээ гүйцэтгэх захирлын юу хийдгийг хийх гэж үзье. Хийж байгаа төсөлтөд тийм хандлагаар ажиллая. Энэ төслийг би харахтаа гүйцэтгэлэн нүдээр харъя. Энэ ажлыг харахтаа. Би энийг төлөвлөхдөө одоо тийм хямдар дурамшил 3 дахь нэг төлөвлөхдөө би энийг гүйцэтгэх захирлын нүдээр харъя. Маркетинг менежмент биш. Тэгж харж ирсэнээс хойш би хэзээ ч тийм sales promotion гэх юмшний юм ажлуудыг хийхээ болцсон. Энэ тухайн үеийн ийм богино хугацааны промошн ч юм уу ийм ажлууд маань одоо юу гэдэг нэгээс нэг сар энэ сарын ажил те энэ 7 хоногийн л одоо идэвхтэй ажил юм байна. Яг гүйц захирлах компани яг одоо холыг оруулах маргаашийг одоо нөгөөдөр тавьчих те 2-3 сар жидээр нь ингэж хэрэг бодлогын ажил байх хэрэгтэй юм. Яг тэр майндсетээр ажлынхаа төлөвлөгөөнд гаргаж эхэлж байна. За энэ төлөвлөгөөг одоо алсын хараатайгаар жилээр нь гаргаж агаад ажилдаа явуулчих юм бол миний хийж байгаа ажлыг би мөртөлж шал өөр болоод ирсэн. Тэгээ дандаа яг энэ сэтгэхүйгээр юм ажилдаа явуулдаг тийм арга барилыг өөртөө эзэмшиж сургаад ч юм уу тасгаад тэгээ дараа нь яг тийм найзууд нөхөд эсвэл залуучуудаа ажлынхаа ярилцахтаа ч юм уу энд бас нөгөө хүмүүстэй ярихдаа чи заавал тэрийг өөр дээрээ захиралч юм уу алт мушаал ихийг хүлээлгүйгээр тэр шиг л ажил хийчихэлтэй. Тэгвэл чамд тэдэргүй болчихно. Бид нар чи ярихдаа сурцаал байдаг. Тэгээ бас их гоё инээрээ тийм байна те. Маргааш чиглэе хүмүүс. За, монголчууд нэг ийм үг байдаг. Би зүгээр энэ дээр их эргэлздэг. Тэрний үгээр нөө барын сүүл явснаас батганы толгой явмаа гэдэг те. Тэгэхээр ер нь том компани дээр гэдэг юм одоо байгаа компанитай өсч дэвшиж явсаар байгаа SEO болсон зүгээр үү? Эсвэл өөрөө нэг компани байгууллаа те. Тэр чинь бол магадгүй нэг 7 хоногийн ажилдаа очиод нэг нэр бүртгүүлээд өөртөө гүйц захирал бүртгүүлээд нэг тамга тэмдэг аваад данс масныг л болоо шүү дээ. Аль нь зүгээр? Аль нь миний хувьд бол барын сүүл болж чадаагүй хүн батганы толгой хийж байж чадахгүй л гэж боддог. Заавал том компанид корпорацид ороод ажил хийж үзээд тэр том компани иргэдэг механизмыг бие сэтгэлээр мэдрээд зовлон жаргалыг хамсаад дор хаяж нэг юм шаардах үтс тэ мөнгөний баримтан дээр одоо цохуулж үзээж тэр олон шат амжилтуудыг тойрж ээж эцсийн байдлаар тэр гүйц захирлаар тэр төслөө санаагаа батлуулаад гүйцэтгээд буцаагаад холбогдох албамшаалтанд тайлангаад үр дүнгээ бүх алба хэлцүүдээрээ хөдөлгөөд тэрийг нэг одоо юу том зургаар нь бүтэнгийн гэж хөдөлгөөд үрдэнд хүрээд тэрнийг үрдэнд хүрж байгаа жижигхэн хэсэг байгаагаа мэдрээд үсчих хэрэгтэй гэж заавал бод. Тэгж чадаагүй шууд одоо гүйц захирлын ч юм уу өөр компани байгуулан ажиллаж байгаа залуучууд айгүй жижиг юм дээр жижиг процессинг юм дээр халтаад идэв. Одоо жишээ нь стартапын 90 үегээл энтерпренершипийн 90 үегээл яриад идэв. Явж 40 гарцсан ирчүүд ихчлэн яг энэ салбарт амжилт болоод байгаа юм. Санаа нь яаж юм нэхэр энэ нөхдүүдийн тэр бие махбодороо эзэмсэж суусан татал зуршил туршлага гэдэг юмыг яаж чадахгүй байна л да. Эний чинь нэг юм 10 жил ингээд тэр урсгалд урсж ээж нэг юм таталтай болчиход байгаа бизнес явуулдаг. Тэр нэг ямар ч урсгал урсанд дийлчихгүй хэмжээний бюджет чадал суудсан байна. Тэгэхээр энэ нэг юм чинь заавал тэр зовлонгийн үзэж ээж бие сэтгэлээр туулжаа сурдаг юм байна л да. Тэгэхгүй шууд одоо юу гэдэг гарч ирээд нэг захируулах болъё гэхээр тэр олон процессуудыг нэгдүгээр олон талт бүх ажлуудыг тий нэг жид яаж уршилтыг мэдэхгүй тэр бүхэн дэмжээний өөрийнхөө тухайн үеийн туршлагаар ингээд богинохон юм өрөөнд дотор зайд хараад байна л да. Том компанид корпорацдаг бол улс орон даяар маш олон салбартайгаар олон хүний хүчээр бизнесийг ингээд хөдөж идэг. Тэр эдисийн дээр нь очиж танилцаж хөдөлгөөн гэдэг бол гайхалтай. Бүр өөрөө тэрэнд ер нь танилцж явна гэдэг бол ер нь гоё шүү дээ. Тэрийг мэдсийн дараа ингээд бизнес хийх чинь гэдэг юм. Надад л их гоё санагддаг шүү. Анх одоо чинь оюутан багт Airmail гэдэг компанид маркетинг менежер орж исэн. Тэгэхэд ноолуурыг малчтаас нь аваад үйлдвүүдээр ирээд тэрийг бүр англин ялгаад утас болгоод утас нь одоо юу гэдгийг цам зөмд болоод тэр нь бүтээгдэхүүн болоод цаашаа худалдаан гараад эцсийн хэрэглэгчдэр очдог энэ бүх процессыг ингээ биерээ мэдэж үзчихэл үйлдвэрлэлийн бизнес чинь гайхамшиг яв хаанаа байдгийг бүр ойлгож ирсэн.
Тэгэл тэнд хамгийн их тэр нэг шаардах хуудас нөгөө бэлэн мөний хүс хөргөдөл бичдэг. Тэгээ тэрийг батлах гэж үүгээ үздэг. Одоо хүртэл ингэ мартагддаг. Тэгээ одоо ингэ компанийн залуучуудыг ядаж наад өмнөөхөө юм зүг биччихээчтэй гээл. Одоо хүртэл гэдэг. Наад чинь их том соёл шүү. Маш их юм чамд сургана. Чи энийг үнэхээр ингэ нам хийгээ сурцсан байхад Монгол таанч чи ажил хийж чадсан. Дараас нь магадгүй чи бизнесээ эхлүүлвэл чи наадах чөлөөтэй хийж дөнгөн. Асуудал нь энд л байдгийг шүү гэв. Заагаал хэлээ. Эгогоо дарах л гэдэг шүү дээ. Хөнгөл би чадна гэл нэг болж явж исэн үеэ ер нь цаашаа болчих юм байна гэж бодоо явж идэл фейлдэх үе гарна шүү дээ. Тэр үедээ л бууж чаддаг байх хэвээр. Тэгээ нэг асуудал юмнууд тулгарна тэнд ингээл нөгөө хуучин амжилттай байсан үеэрээ л нөгөө нэг фейлдсэн үе дээрээ яваад иж болохгүй шүү дээ. Тэгээд өөрийгөө дарж чадаа тэр нь яг юун дээр алдсан байна. Яг юуг сайжруулвал би ер нь энэ фейлдсэн юм даваад гарахын гэдэг тэр сэтгэлгээг өөртөө суухгүй бол тэгэл бүх юм дардан замаар ч юм уу сайхан явал магтуулаад цаашаагаал мундагс ямоо гэл дэшээ явна гэж бол байхгүй бах. Зөндөл фейлдчихсэн эсвэл нөө сэтгэл санааны хувьд ч те ийм сорилттой тулгарчсан үед бол зөндөл бах. Тэнтэй бол би санал нэг байна. 13-4 онд би нэг Facebook дээр бичсэн байгаа байхгүй. Би бол одоо ер нь ямар ч ажлыг бол хийчих юм байна гэх. Тэрийг сүлд нарж ичээд тэнийг байжтэй гэ тэ. Тэгэл нөгөө мэдхгүй байжтэй гэж бодсон. Тийм өстө мэдхгүйгээ мэддгүү мангар байжтэй. Одоо нэг их мэдчихсэн юм шиг нэг мэдгдсэн мэдхгүйгээ мэднэ гэдэг чинь одоо ингээл юм уншаад явах гэсэн улам юм бичих ялангуяа бичих гэдэг чинь одоо постлох ч хүмүүс төрнө шүү дээ. Тэрнээсээ санаа зовоо сүултээ би ер нь ямороод нууц гэж бодсон. Тэгээ бүр ингээд дотгошоогоо болоод байгаа ч юм шиг ингэж санагдаад байгаа шүү. Яг тэрэн шиг бид нар бол үнцээч өөрийгөө ингээд болчлоо гэж бол бодож болохгүй юм байлээ. Тэгээд магадгүй маш олон алдаа бол бидний ирээдүйн тэр алдахгүй байхад ер нь хүний алдааны сурна гэхэд бол би бол баг хотлоо байна гэж үзсэн. Өөрөө л алдаж онж ингэж явж байгаад тэр нь өөрт нь их том сургууль болдог тийм болов. Тэгээ менежер ядаж менежерийн төвшний ажил хийжээд хүн удирдаа эмийг арай өөрөөр хараа тодорхой бусад аль бэлтс нэгжүүд яаж ижилдэг уялдаа холбоо юмнуудыг харчаад харчаад болохгүй бол ер нь бол залуунаас зөндөө бэр амтагдчих штеп би ялаад үгэн хийгээд үгэн тэгэл бүгдээрээ стартап руу орж дампуураад Америкийн стартапын төв би бас саяхан л юун дээр үзчихсэн дундаж нас нь 45 25 бол бүр ингээд дуусаа заяа 35 дайжгүй 45 хамгийн сайн 55 45-аас арай бага гэхдээ 35-аас илүү байгаа байхгүй тэгэхээр жүнгээр юм үзэж сурсан судалсан тэр амьдралын ухаан нийлж ш тийм амжилт гарч ирэхээс салуу насанд л харин жоох хэцүү Ер нь гоц хүмүүс л одоо тийм ингээд галзуураад яваад хүмүүс явчлаа шүү дээ. Эзнэрийг хараад бусад бүх стартап бол ер нь л 40-с ийш гэж. Одоо нэг захирал ажилд авна гэж зар өгдөн шүү дээ. Захирал ажилд авч ирсэн үү? Ер нь дэлхийд дээр ч гэсэн даа сайнаас агуу дэвшгүй ш. Тэрэн дээр ч 18 19 компани нэг нь гаднаас захирал авсан байдаг. 18 дотроос. Дэлхийн топ 100-ийн 86-ны сайд бас дотроосоо байгаад байдаг байхгүй. Тэгэхээр би ч гэсэндээ бас нэг ингэж энэ дугаар дээр хэлэх хэрэгтэй гэж бодож ирсэн байна. Юу гэхээр компанид одоо өөрөө эзэн удирдах гэсэн ч өөр хүн удирдах гэсэн ч дараагийн шок хайхтаа яг тодорхой хамгийн сайн ухаан дотроос хэн байна гэж хайж агаад үнэхээр болохгүй үед юм уу сонголт их хэцүү үед бол гатгшаа харж байгаа. Тэгэхээр юу гэдэг хүмүүс маань ингээд би хизээч болохгүй гэж бол харж байгаа харах бол тийм шаардлагагүй. Тэгэхээр хүмүүс бол аль болох дотроосоо удирдлагууд дэше шилжүүлэхийг боддог. Тэр нь ч ингээд олон судалгаан дээр зөв үнэн байдаг нь хамгийн амжилттай байдаг нь батлагдсан Тэгэхээр юу за энэ хүн хэрэг болгоод гаднаас нэг хүн авчираа 50 гэж бол бодоод ирэхгүй юм л. Хандлага тэр нөгөө хүнтэй ч олон жил цуг ажиллаад ч юм уу хамтраад ирэхээр чи хүнийг мэднэ шүү дээ. Тань энэ хүн зөв хүн байх гэдэг нэг тийм үлгэр жишээ байх юм бол тэр хүн одоо уур чадварыг бол суулгаж олно л гэдэг ааш тий. Уур чадварыг суулгаж олно, зан чанарыг ажилтаа гэдэг шиг л тэгж л харах хэрэгтэй биш үү. Би бас бид нар ч гэсэн зөндөө фейлдчихсэн. Тэгээ нөгөө хүмүүс айгууд тийм чадна мэднэ гэж орж ирдэг л тий. Орж ирээд ингээд нөгөө түрүүний өөрөө чи хэлдэг шигтэй ингээд юм хоорондын уялдаа холбоо зохицол имийг ойлгох чадвар цааш нь тэрийг ингээд нөгөө хандл хийж авч явах тий ойлголцол хэрэгтэй шүү дээ. Ажлууд нь байж гин.
Гол нь тэр нөгөө ойлголцол ажлаа урагшлуулахын тулд яаж ойлголцох вэ? Энэ дээр нэг жишээ ярихад нөгөө нэг дижитал шилжилтгэл яриад байгаа шүү дээ, тий. Бид нар нөгөө нэг сая захим тээвэр гэдэг шинэ тээврийн аппликейшн гаргаад харилцагчид өөрийнхөө тээврийнхээ өрөөгөр ороод захиалгаа өгөөл тэрнийхээ өмнө саналын маавд замын мэдээгээ тэндээс харчин, заавал мэйл хүлээгээл хин нэг рүү уцдах биш те, санхүүгийнхаа тооцоог тэндээс харчин, захиалгаа өгчин гэдэг тийм систем хүн болгон дижитал шилжилтгэл яриад тэндээс шилжихгүй болохгүй шүү дээ. Гэтэ манайх салбартаа анхдагч байгаа л да. Дараагийн компаниуд маань бас тэр чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ тэн дээр ингээд нөгөө нэг харахад энд ингээд тээврийг хийдэг хүмүүс байгаад байна. Бид нар нөгөө талд програма бичдэг хүмүүс байгаад байна. Тэр дунд нь тэр нөгөө нэг ойлголцол тэр процессыг яаж энэ тоо руу буулгах юм бэ гэдэг дээр ерөөсөө ингээд ойлголцол дээр айгүй хугацаа авч фейлдчихсэн байхгүй юу? Тэгэд ерөөсөө л энэ нөгөө хамгийн гол юм чи харилцаа юм байна гэдгийг айгүй том жишээ болсон. Тэгээд ямар ч гэсэн нөгөө төсөл анх төлөвлөсөн хугацаанаас 2 дахин төсвөөсөө 2 дахин юм нэмэгддэг гэдэг шиг ер нь тэрний үлгэр жишээ болсон л та. Гэхдээ амжилтаа даван туулсан. Гэхдээ хамгийн гол юм чи ерөөсөө энэ харилцаа тий энэ нөгөө үзүүрийн цэгүүд дээр хоорондоо энэ уулзалж огцлдохын тулд бид нар яаж хоорондоо ойлголцох, яаж зөв ойлголцож тэрийг нэгээс нөгөөрөө хөрвүүлэх юм гэхээр л ерөөсөө л нөгөө бүх юмний 80%, 90% нь харилцаа гэдэг чинь үнэн болчиход байгаа байхгүй. Тэгэл тэр харилцаж чадахгүй нөөцүүд байгаад байдаг хоорондоо харилцаж чадахгүй бол тэр төсөл амжилтаа явахгүй. Ямар ч ажил дээр тийм л ах гэж хараад байгаа шүү. Чухал ур чадвар дотор тэр дижитал шилжилт хийдэг хүн гээд ороод ирсэн мэт тэр яаж юм гэхээр нөгөө үүдээ мэрэгжлийн санхүүчийг системд буулгахоор хоёрын хоорондоо нэг нь мэрэгжлийн санхүүч нэг нь код ч гэж хоёрыг бие энэ санхүүгийн зүйл ийм юм байна гэж тооны хэлт рүү хөрвүүлж өгдөг те. А тэгэнгүүт нөгөө бичсэн тоог нь UX дизайн гэдэг одоо яригдаад хамгийн хэрэгж байгаа зүйлтэй хэрэглэгчид энэ чинь ойлгож чинь ойлгохгүй гэдэг ингэж хөрвүүлдэг. Тэр бас чухал чадвартай орчихсон. Одоо ойрын хугацаанд хүнд маш чухал чадварын нэгдээ орцсон юм шүү ялцчихгүй. Би нэг юм нийтлэл бичсэн. CIO буюу 2020 он CIO жил болно гэдэг. Одоо жишээ нь компани болгонд нэг дижитал төсөл байна да. Веб байна, багада тий. За нэг апууд байна, платформуд байна. За эсвэл ERP-нүүд байна. Компани болгон дээр, групп болгон дээр тэрийг нэвтрүүлэх процесс бүх компани дээр явж байна. Тэгэхдээ асуудал гарч байна. Асуудлыг яг хэн шийдэх вэ? Нөө CIO гэдэг мэргэжлийн хүн очиж шийдчих хэрэгтэй. Өмнө CIO-гүйгээр тийм хүн байхгүйгээр ингэ явцсан байхгүй. Тэнгүүд энэ төслүүч нь яагаад ингэ фейлдэд байгаа юм бэ? Яагаад болохгүй байгаа юм бэ? Бүтэхгүй байгаа юм бэ гэдэг. Өнгөрсөн жилүүд ингээл бүгд ERP руу авахгүй ширээ нэвтрүүлж үзлээ шүү дээ. Тэгээ бүгдээ тийм ч нэг юм гоцгойд нэвтрээ зүг болцсон юм алга. Асуудал яг одоо хайнгууд CIO гэдэг хүн байхгүйсэн юм шүү. Өмнө CIO гэдэг хүмүүс байсан боловч тэднийг нөө нэг энэ ийм хэрэгтэй, тийм хөрвүүлэх чадвар нь буулгах, хөрсөн дээр буулгах гэдэг чадвар нь тийм хэрэгтэй гэдгийг ойлгоогүй байсан юм байна. Тэгээ 2020 он чинь манайхаа CIO-ийн жил юм байна. Одоо энэ хүмүүс чинь Монголд үн хөрөх үе вэ шүү гэх. Тэгээ манай CIO одоо манай дэдэг CIO их мундаг юм баггүй. Бадраа гэдэг салбартай хонд нэгдсэн. Тэгээ тэрний хэрэгцээ манай дээр одоо юу гэм яаж нөлөөлөд байгааг харчаад бүх салбар дээр яг энэ хүний хэрэгцээ ингэж буух юм байна гэдэг. Буугаа тэгээд тийм нийтлэгцээ. Анхаарах хэрэгтэй тийм. Энэ бас яг захим шилжилтийн тухай нэг дугаараа бэлтгэсэн маа. Тэр бас гоё болох болоо. Тэгэл бүхэн салбарыг өөрчилж байна да тий. За SEO подкастын энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Тэгэхээр өнөөдөр манай Жавхар хогоо нэг ч дугаар дээр одоо өнөөдрийг хүртэл бүгдэн дээр нь оролцчихсан байхгүй. Тэгээ яг өнөөдрийн дугаар дээр тэр хоёр маань оролцоогүй би хөтлөн явуулаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарын хоёр зочиндоо маш их баярлалаа. Land Bridge компаниг үүс захирал Баяр Цэнгэл, одоо экосистем компаниг үүс захирал Маша Зоолуудрал нар байлаа. Бизнес радио FM 98.9-ийн Бат Телеграм маань хамтдаа байна. Сонсогчдоо маш их баярлалаа. Та бүхний ажил үйлс өндөр амжилт хүсье. Хоёр зочиндоо Батлэгэртэй мөн амжилтын дэдэг хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. 21-р зууны гүйцэтгэх удирдлага ямар ур чадруудтай байх ёстой вэ? SEO хүний мэдэх ёстой олон зүйлсийг SEO подкастаас